Өдрийн мэндэ бүгдэнд нь Матай 22 дугаар бүлгээс авсан үгийн ойлголтоос хуваалцъя. Матай 22 дээр амьллын тухай асуулт гэдэг гарчигтай хэсэг байгаа. Тэр нь Матай 22-ын 23-аас 33-ын хооронд байгаа. Энэ дээр садукачууд гэдэг нэг хэсэг бүлэг хүмүүсийн тухай гарч байгаа. Тэдгээр хүмүүс нь болохоор амьлал гэдэг зүйлд итгэдэггүй тийм бүлэг хүмүүс байгаа. Тэд нэр Есүс дээр ирээд асууж байгаа юм л та. Тэгээд юу гэж асууж ийм гэхээр ингэж юм. Манад ийм ах トゥ 7 хүн байсан гэж. Ууган нь ихнэр аваад өгсөн. Тэр үүр хүүхдгүй байсан тул ихнэрээ дүүдээ үлдээсэн. 2 дахь, 3 дахь, 7 дахь нь хүртэл инхүү өгсөн гэж. Бүхний эцэст мөнөөх эмэгтэй бас ч өгсөн. Тэгэхээр амьлалт тэр эмэгтэй мөнөөх 7-гийн хинийх нь ихнэр болох вэ гэж асууж байна. Яагаад гэвэл бүгд л түүнтэй гэрэлсэн шүү дээ гэж. Тэгсэн чи Есүс хараад нь та нар бичвэрийгч Бурхны хүчийгч мэдэхгүйгээс болж төөрөлдөж байна. Амьлалтд гэрлэгч үгүй нөхөрч гарахгүй. Харин тэнгэрдэх тэнгэр элч нартай адил болох юм аа. 31 дээр харин үхэгсдийн амьллын тухайд Бурханаас та нарт айлцсныг уншаагүй хэрэггүй гэж. Амен. Энэ дээрээс яг эзэн надад юу харуулж байна вэ гэд. Тэгэхээр бичвэрийг уншихгүй байснаар бичвэрийг мэдэхгүй байснаар төөрөлдөж ингэж эргэлзээтэй юм олон асуултууд ингээд толгойд нь эргэлдчихсэн тэгээ бүр ингээд буруу урсгал руу ингээд орчихсон ингээд явж байгаа энэ байдлыг надад ингээд садукачуудаар дамжуулан харуулж байна. Тэгээд бичвэрийг Библийг уншихгүй байх нь ямар аюул руу бас дагуулж болохыг ямар хор уршигтай байхыг бас надад ингэж харуулж байна. Тэгээ бас сануулж ин бичвэрийг унших нь Библийг унших нь ямар чухал юм бэ гэдгийг дахиад надад ариун сүнс сануулж байна. Тэгээ би яг өөрөө бол яг Библийг уншсанаар Библи дотор бүх зүйлийн хариулт байдаг гэдэгт бүр гүн бат итгэдэг нэгэн байгаа. Тэгэд бүр хэлдэг Библи нь Бурхны энэ бичээсэн хэлдэг 2 дугаар Тимотийн 3:16 дээр судар бүр Бурхны амьсгалснаар байгаа бөгөөд заахад, зэмлэхэд, залруулахад, зөвхт байдал дотор чиглүүлэхэд тустай гэж. Амен. Бүр Библийн үг үсэг бүр нь Бурхны амьсгалснаар байгаа. Тэгээ бүр заахад, зэмлэхэд, залруулахад, тэгээ бүр зөвхт байдал дотор чиглүүлдэг юм гайхамшигтай үг байна. Тэгэд энийг уншаагүйгээс болж олон тэр төөрөгдлүүд амьдралд орж ирэх боломжтой олон эргэлзээнүүдэд ингэж хүлэгдэж бас амьдрах боломжтой гэдгийг харлаа. Тэгээд хувьдаа бол би ингээд олон тэр бас өөрийнхөө дотор байсан тэр асуултууд байсан л да. Тэгээд тэр олон асуултуудынхаа хариултуудыг би ингээд Библиэс үнэхээр олж авч исэн. Тэгээд нүд маань бас нэгдэжсэн үе бол маш их байдгаа. Тэгээд ер нь бол унших болгонд л Библийг нээгээд унших болгонд л нүд сүнсний чихнүүд онгоосон тэр ойлголт илчлэлтүүдийг бол үнээр эзэн надад өгдөг. Тийм үнээр талархаж байна. Тэгээд Бурхны үгийг унших нь ямар чухал юм бэ? Уншихгүй байх нь ямар аюултай юм бэ? Ийм төөрөгдөл эргэлзээ ийм буруу зам руу гажиж явах бүр боломжтой гэдгийг энэ удаагийн яг нэшлэлээр энэ хэсгээр надад эзэн дахиад сануулж байна. Тэгээд та нартайгаа бас хуваалцсандаа баяртай байна. Тэгээд эзэнд тавчхан залбираад дуусгая. Эзэн минь үнэхээр талархъя таны үгийг унших мөч бүрт эзэн минь та хамт байж, оршихуугаараа хамт байж үгийнхаа тэр гүн ойлголтууд тэр илчлэлтүүдээс үнэхээр бидэнд өөх болтугай гэж гон залбирч байна. Тэгэхээр та бидэнд энэ үгийг, энэ Библийг монгол хэл дээр нь бас англи хэл дээр нь гэж орчуулж энэ өв болгон өнөөдөр бидний гар дээр бас байлгаж байгаа гэмтэл үнэхээр тань талархаж байна. Баярлалаа Есүс. Энэ бол тэр үгээр хэлшгүй тэр гайхамшигтай тэр бэлэг юмаа танаас үлдээсэн. Тэгээд үнэхээр таны үгийг уншиж олон тэр төөрөгдөл эргэлзээнүүдээс бид үнэхээр салж яг тэр үннийг олж авах болтугай. Эзэн үнэхээр бид үнэн дотор таны үгэн дотор бас зогсдог нэгэн болохыг хүсэж байна. Есүс та туслаарай. Амен. Тэгээд дараагийнхаа бүлэг хүртлээ түр баяртай.